Ер нь яг хоо манай салбар дээр байдаг айгүй том асуудлыг би хүний нөөцийн асуудал гэж боддог. Гэтэ энэ яг зөвхөн медиа салбар дээр биш баг. Бүх салбар дээр байдаг нийтлэг асуудал хүний нөөцийн асуудал. Тэр дотроо яг мэрэгжлийн болон ёс зүйн хувьд авч үзвэл хүн гэдэг асуудал дээр айгүй хэцүү болчиход байдаг. Үнэхээр мэрэгжлийн тийм мундаг сэтгүүл зүүн хүн мөн үү гэдэг нэг асуулт, хоёрт нь үнэхээр ёс зүйтэй хүн мөн үү гэдэг нэг юм хоёр асуудал гарч ирээд байдаг. Манай салбар дээр бол илүү. За сүүлийн үед анзаарч байгаагаар та хэд мэдээж нөгөө манай салбарын хүмүүс эсвэл манай салбарыг сонирхож байгаа хүмүүс ерөнхий багцаа мэдчихэл байгаа хөлтөө. Салбар нь өөрөө айгүй жижигхэн, эдийн засгийн үр өгөөж айгүй муутай. Ийм учраас энэ лөө чадaltaй ёс зүйтэй хүмүүс чиг татахад айгүй хөнөөхтэй хүндрэлтэй байгаа гэдэг. Тэгээд одоо анзаарах юм бол одоо юу гэдэг хин илүү чанга орилж чаддаг нь гоё харагддаг. Ийм юм болчиход байгаа байхгүй сэтгүүл зүгдэг юм нөөрөө. Хин илүү чанга орилдог нь биш уулна хин зарчимтай хин шудраг байгаа нь ажил нь үнэлэгддэг уулна байх ёстой гэж боддог. Гэтэл манай дээр зарим талдаа энэ юм эсэргээрээ иргэцэн ийм байгаад байдаг. Илүү ёс зүйгүй, илүү зарчимгүй байгаанууд нь гоё юм шиг харагддаг. Залуучуудад тэр нь бас үлгэр дуурайл болоод байгаа юм шиг. Ялангуяа залуу редакцууд, залуу сэтгүүлчдэр тэрийг нь бүр ингээд дагаж гүгээд байгаа юм шиг ингэж харагддаг, анзаарагддаг юмнууд байдаг болцсон. Нөгөө талдаа магадгүй энийг нь харах ёстой, хэлэх ёстой, дүрм журм гарах ёстой газрууд нь нүдэн балай чихэн дүлий суудаг ийм юм зүгээр л ийм байдаг болцсон. Эннийхэн цааталд ингэж ажилдгүү, ёс зүйтэй байдаг, шудраг байдаг, зарчимтай байдаг хүмүүс нь хохирдог ийм бас болцсон манай салбар. Өөрөөр хэлэх юм бол ийм шудраг бус очоод байгаа байхгүй. Түрүүний ярьж байгаа тэр мэрэгжлийн байж чаддаг, ёс зүйтэй байж чаддаг гэдэг энэ хоёр асуудал байхгүй болсон учраас л манай салбар дээр ийм асуудал гарч ирж байгаа гэж би боддог. Хоёр хүн талаасаа бол би энэ хоёр зүйлийн ёс зүй гэдгийг нь би илүү төлхөө харж, анхаарч авч үзье хичээдэг. Би мэрэгжлийн гэдэг юм мэдээж харж л таараа. Гэхдээ тэрнээс илүү тэр хүний хандлага, ёс зүй, зарчим гэдэг юмыг нь төлхөө анхаарахыг боддог.